Сайн байцгаана уу? Сайхан намарч гин үү? Сөүл хотоос ярьж байна. Сөүл хотод өнөөдөр 27 хэмээн дулаан нартай сайхан өдөр байна. Ойрд подкаст 5 гарагийн хичээлээ бас хийсэнгүү. YouTube суугатаа мөн Facebook бүлгэмдээ хичээл орсонгүү. Энэ зуны ажлын ачаалал бодсноос сонснаас их байсан учраас хэсэг цаалгарсан тав хүнээс үлцэл өчөө. Саяхан нэг шавман байдгийн. Таны подкастуудыг дахин сонслоо багшаа дараагийнхаа хүлээж байгаа шүү гэд. Сэтгэл үлдээснийг хараад цаа юмаа хийя. Та бүхэндээ бас үйлчлэгийг үзүүлье. Сайхан зүйлсийн тухай ярьж өгье гэж бодоод энэ сараас эхлэн ажлын төлөвлөгөөндөө подкаст болон 5 гарагийн хичээлүүдийн цагийг зориуг шахаж оруулсан. Ингээд удаан хүлээсэн бас хамтдаа байдаг. Үргэлж дэргэд байдаг та бүхэнтэй гялалаа. Өнөөдрийн подкастын хичээл, өнөөдөр 5 гарагийн хичээлийн сэдэв. Миний эргэн тойронд ямар хүмүүс байх ёстой вэ? Миний найз нар ямар байвал зүгээр вэ гэдэг сэдвээр хэдүүлээ ярилцгаая. Олон янзын сонирхолтой судалгаануудыг ярьж болно л д. Хүний амьдралын зам эсвэл хүний амьдрал хөв тавилан өөрөөс нь шалтгаалдаг нь бол гарцаагүй үнэ. Гэхдээ ингээд орчгороос өрөөсгөл миний амьдрал надаас идэв шалтгаалдаг ч гэсэн найз нөхөд, эргэн тойрны хүмүүс, нийгэм, хамт олон гэр бүлээс тодорхой хуваар шалтгаалдаг. Үнийг үгүйсэх арга байхгүй. Тийм учраас миний эргэн тойронд байгаа хүмүүс ямар хуу шин чанартай, ямар хүмүүс байвал зүгээр вэ? Ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байвал бас зүгээр вэ гэсэн судалгаанууд их олон 10 жил хийгдэж байгаа юм л да. Тэгээд бид чинь найз нөхдөөгөө эсвэл гэр бүлийнхээ хүмүүстэй тааш тохирхоо боллоо. Миний хэм маяг биш вэ? Намайг ойлгохгүй байна гээл замын голоос буцацгаадаг тохиолдол их байдаг. Тэгэхээр анханасаа өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг нэг эдгээр 8 төрлийн хүмүүсээр бүрдүүлвэл зүгээр юм болов уу гэсэн ийм саналыг сэтгэл судлаас дэвшүүлж байгаа юм шүү. Ер нь яг бид нэр өөрөөсөө тис өөр хүмүүстэй харилцдаг ийм тис өөр байдлын хүнийг эргэн тойронд хажуу хаврагандаа байлгах нь намайг хүлээцтэй болон миний нээлттэй сэтгэлгээгийг хөгжүүлдэг юм шүү дээ. Өөрөөсөө тис хөндлөн хүмүүсийг бас бүр токсик гэд харилцаанаас хасахгүй байвал зүгээр шүү гэдгийг энэ хичээлийн өмнө зориуд хэлье. За орчин үеийн сэтгэл судлал дотроо танин мэдгүн сэтгэл судлал, хөгжлийн сэтгэл судлал, аналитик сэтгэл судлал, гэр бүлийн сэтгэл судлал, эрүүл мэндийн сэтгэл судлал, байгууллагын сэтгэл судлал, хүүхдийн сэтгэл судлал, позитив сэтгэл судлал гэдэг их олон салбар судалгатнуудтай болсон юм. Тэгээ үүн дотроос бол танин мэдгүй сэтгэл судлал гэдэг салбар бас их сонирхолтой байдаг. Тэгэхээр танин мэдгүй сэтгэл судлалын хүрээнд өөрийгөө таньж мэдхийн тулд бас эргэн тойрны найз нөхдөд таньж мэдэх хэрэгтэй. Зөв замаар хөгжиж, дээшлэе гэж бодох юм бол эргэн тойронд байгаа хүрээлэл бас сэтгэл судлаа, сэтгэл зүй талаас надад хэрэгтэй. Намайг өөдөн татдаг хүрээлэл байх хэрэгтэй гэдгийг та хэд нь бодож байгаарай. Монгол нэг сайхан дуу байдаг ч найз зарим намайг таньдаг учиртай гэдэг. Ердөө л ийм байгаа. За тэгэхээр миний эргэн тойронд танин мэдгэн сэтгэл судлал талаас 8 төрлийн хүн байвал зүгээр. Нэг хүнд эдгээр 8 шин чанар байх бололцоогүй гэдгийг бас ойлгоорой. Эдгээр 8 шин чанараас 2, 3, 1 хүнд байх тохиолдол бас бай зөөнгүй бий. Тэгвэл бас өөрийг хацтай тооцох хэрэгтэй. Нэгдүгээрт өөдрөг үзэлтэй хүн миний эргэн тойронд байдаг бол надад тун хэрэгтэй. Ийм хүмүүс итгэл найдвар алддаггүй, бэрхшээл дунд зүхэрдэггүй,
аливаа зүйлсээс эрэг зүйлсээ хийгээл их олж хардаг. Учираас би хүрээлэлдээ ийм хүнийг байлгаснаар өөрөө ч магадгүй юмсыг эрэг талаас нь хардаг. Итгэл найдвараа алдах үед тэр найзаасаа мотивац авдаг байж болно. Ийм хүн заавал дэрэгдэж байх хэрэгтэй шүү. Түүний дараа ментор хэв маягийн хүмүүс байдаг. Одоо зөвлөгч гэх үү те. Ийм хүн заавал хэрэгтэй. Тухайлбал бидэнд амьдралд тодорхойгүй төрөлдсөн, эргэлцсэн шийдвэр гаргаж чадахгүй байгаа ийм одоо өдрүүд бишгүүл гардаг та. Энэ үед надаас илүү надад зөвлөгөө өгөх чадвартай, магадгүй надаас илүү өөрийгөө ойлгодог, магадгүй надаас илүү амьдралын туршлагатай хүмүүс байдаг. Ийм хүмүүс эргэлзэн танилцсан эдгээр өдрүүдийн эргэлзээ танилцааг тайлахад бас болдог. Яг бидний тухайн үедээ янз бүрийн зөвлөгөө өгч болох юм. Тэр үедээ бид нар тэдгээр зөвлөгөөг нэг хүлээж аваагүй юм шиг тэгэд өнгөрцөн санагдах нь олонтой. Гэхдээ хизээ хон ботхоор тэр хүний зөвлөгөө надад тодорхой хэмжээгээр тэр хүний хэлснийг үг өгүүлбэр тус болсон байдаг юм аа. Тийм хүмүүс гэхээр санаанд чи ямар хүн бууж байна. За тэр хүнээ дэрэгдээ байлгах гэж оролдох хэрэгтэй. Гуравдугаар та хатуу болов шудраг үнэ хэлдэг хүн. Ямар нэгэн зүйлд бид нар хүчин мөхсдөөд явж байгаа шууд үнийг хэлдэг хүмүүс байдаг. Миний олж харахыг хүсдэггүй эсвэл сонсохыг хүсдэггүй яг тэр үннийг яг улаан нүрлүүг нь харж агаад хэлждэг хүмүүс байдаг. Эхэндээ их жоохон өвтгдөг юм хүмүүс. Дургу хүрмээр байдаг. Ийм хүмүүсийг бид нар үннийг хийсний төлөө бараг найзлахаа болоод амьдралаасаа гаргацдаг үеуд ч байдаг. Ийм хүнд иргэд байх нь миний явдал тустай юм уу? Миний амьдралд бараг бусад хүмүүсээс ч илүү их чанарын хувьд тус нэмэр болцсон байхыг үгүйсэхгүй. За тэгэхээр ямар хүн санаанд орж байна? Энэ хүний дэрэгдээ та бүхэн байлгаарай. Дөрөвдүгээрт урам зоригийн их сурвалж болсон надад урам зориг хайрладаг хүн заавал хэрэгтэй. Урам зориг өгдөг хүмүүс бол хүнд шин санаа өгдөг. Наадга хийгээд үзээч. Үйлдэл болгооч гэж түлхдэг. Миний бараг хараагүй боломж бололцоог надад харуулж өгдөг юм хүмүүс байдаг. Сайхан дэмждэг. Үйлдэлээрээ бас магадгүй урам зориг өгдөг. Энэ найзууд бол үнэхээр амьдралд хэрэгтэй. Ер нь ингээд сошиал хуудасууд, кино контентууд ч гэсэн надад одоо шудраг үнийг хэлдэг мөртлөө нэгийг ойлгуулдаг, урам зориг өгдөг. Бас надад ментор болдог. Иймэрхүү байвал бас зүгээр шүү дээ. Зөвхөн амьд хүний харилцаан дээр ч биш. Миний одоо уншдаг ном, сонин сэтгүүл, контентууд бас ийм категорийг агуулж явах юм бол ахиухан шиг одоо найзлаарсаа тэр контенттай гэж хэлмээр байна. 5 дугаарт хүний үгийг сайн сонсдог хүн. Миний үгийг сайн сонсож хүлээж авдаг хүн хэрвээ дэрэгдэж байдаг бол энэ хүнийг азтай хүн гэж нэрлэдэг. Яагаад гэхээр сайн сонсдог хүмүүс их ховор байдаг. Бид нар ч өөрсдөө ярих гал байдаг. Тэгээд хүмүүсийг сонсох тал дээр бийж дээр таач дээр жоохон маруухан да. Тэгсэн мөртлөө сонсох хэрэгцээтэй. Ер нь амьдрал сайн сонсогчтой байх хэрэгтэй. Та найзгаач тэр гэр бүлийн хүнийгч тэр ээжийгэж тэр аавыгаач тэр хүүхдээч тэр сайн сонсож өгөөсөө. Хэрвээ ийм сонсогч таны дэргэд байдаг бол би өөрийгөө эмхэл зэгцэл сэтгэлээ бэхжүүлэх их томоохон материалыг баазтай байна гэж ойлгоорой.
тавдугаарт одоо ийм нэг хүн байт юм аа. Өрсөлдөгч гэх үү те. Өрсөлдөөнд намайг өрн дууддаг хүн ч гэх үү те. Ийм төрлийн хүмүүс. Бид нэр хийж байгаа зүйлээ дандаа сайн болсон байна, хичээсэн байна, дажгүй болж гин гэдэг хийж байгаа зүйл дээр иймэрхүү сэтгэлдлийг сонсох маш их дуртай. Гэхдээ яг үнэндээ бол яг үүний эсрэг сэтгэлдлүүдийг бид нэр сонсож хүлээж авч байж гимэн хийж байгаа зүйл уг нь улам их чанартай болдог. Тэгэхээр миний одоо юу гэж байгаа хийж байгаа зүйлсүүдийг заримдаа ингэж хурцлж алдаа оноог хэлж өгч надад эргцүүлэх боломж олгож байгаа энэ хүмүүсийг бол өрсөлдөөнд өрн дуудагч хүмүүс гэж нэрлэдэг. За магадгүй надтай бас яг адилхан зам дээр явж байгаа адилхан бүтээгдэхүүн гаргадаг адил мэрэгжлийн гэдэг юм уу адил ур чадвартай ийм хүмүүсийг бас өөрийнхөө найзын хүрээнд оруулж тэр хүмүүсээс одоо суралцаж өөрийнхөө одоо алдаа оноог харж эргцүүлдэг байх хэрэгтэй. Ийм хүн амьдралд маш хэрэгтэй байдаг. Түүний дараа 7 дугаарт прагматик сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Монголчууд уг нь бол дийлэнхтэй их маш прагматик хүмүүс байдаг. За энэ тохиолдолд ямар жишээгээр орж ирж байгаа гэхээр хийх гэж байгаа зүйлээ зүгээр хийгээд эхэлчихээ. Битгий яриад ярь цуухын оронд ямар ч хамаагүй үйлдэлхий амаар байгаа зүйл аваа. Зүгээр шууд хийгээд явуул та гэдэг хүмүүс байдаг те. Тэгэд өөрөө их зоригтой алдсан цонсон шууд хийгээд явцдаг үйлдэл хийдэг хүмүүс. Ийм хүмүүсийг прагматик хүмүүс гэж одоо энэ жишээн дээр хэлнэ. Тэгэхээр амьдралд яг ийм хүн хэрэгтэй байдаг. Бид нар ч амьдрах гэж бас нэлээд эргэлзэн, нэлээд наас цашаа болж ирсэн сэтгэл санаа тэнэгэлзэн энэ дунд үгүй хийчихэж чинь наатгаа. За яг үр дүн ямар хамт хийгээд үзье гэдэг прагматик хүн байх юм бол миний амьдралын чанарт хэрэгтэй. За ингээд хамгийн сүүл 8 дугаарт нь бол яг над шиг, яг чам шиг бодож сэтгэдэг хүн. Ийм хүмүүстэй ойлголцоход их амар байдаг. Ийм хүмүүс хэрэг амьдрал чинь тохиолдсон бол таарлсан бол алдах хэрэггүй. Энэ бол бараг л таны хамгийн азтай үйл явдал байж магадгүй амьдрал чинь ийм хүн байдаг л. Миний доторхыг надаар хэлүүлдэг ойлгодог. Миний хийх гэж байгаа үйлдэлийг, миний мэдэрч байгаа бүх зүйлийг яг над шиг мэдэрдэг юм хүмүүс нэг бол найзаараа ойр дотны хүмүүсээр сонгох юм бол давхаруугийн хамгийн аж аргалтай нэг юм болох. Магадлал их өндөр юм аа гэж хэлээ. Тэгэхээр энэ богинохон бичлэг, богинохон зөвлөгөө юм шиг санагдаж байгаа боловч позитив сэтгэл судлал тэр дундаа танин мэдхгүй сэтгэл судлал би өөрийгөө хинээр хүрээлүүлсэн ямар нийгэмд амьдарч байгаагаас шалтгаалаад миний хувь хүний хөгжил, миний сэтгцэн эрүүл мэнд, миний амжилт, миний ад жаргал эдгээр зүйлсээс шалтгаалж оршин тогтнодог юм аа. Бас ямар хэмжээтэй байх нь вэ гэдэг нь эдгээр хүмүүсээс тунчиг их хамааралтай байж болох юм аа гэж үзээд ийм хүмүүсийг олж нөхөрлөөсөө гэж байна. Гэтэл бид нар 1-2 одоо хүмүүсээс саяны яриад байгаа 8 шин чанарыг нэхэх хандлага байдаг. Энэ бол бараг л 8 өөр хүний тухай ярьж байгаа ч болох юм. Их сайхан одоо хүн байлаа гэхэд эдгээр 8 чанараас дээдл нэг 4-5 л нэг хүнд байх бололцоотой. Маш сайн сонсогч мөртлөө над чи бодож сэтгэдэг хүн бас байж болно шүү дээ. Эсвэл яг над шиг бодож сэтгэдэг мөртлөө прагматик биш хүн байж болох юм. За тийм учраас миний найз нөхдийн хүрээлэл гэдэг маань эдгээр хүмүүсээс сонгох бололцоотой гэсэн үг. Би ямар найз нөхдөөс холдох ёстой вэ? Гэхээр хүмүүс миний энергийг бардаг, намайг дэмждэггүй, надад муухай хэлдэг, надад муухай ханддаг, намайг доош нь хийдэг, хатаархдаг гэдэг юм уу? Эсвэл муу зуршилтай ийм хүмүүс холдно гэдэг. Байж болно л доо, байж болно. Гэхдээ магадгүй надад муухай ханддаг хүн чинь надад хатан үнийг хэлдэг хүн байх үү те. Магадгүй надад атаархдаг гэж боддог хүн
намайг өрсөлдөөнд өрн дуудах хүн байх үү гэдэг дээр бас жоохон ялгаатай хандах хэрэгтэй. Бас дээр нь нэмж хэлэхэд би өөрөө эдгээр 8 шинж чанаруудаас өөртөө эзэмшүүлж болохыг эзэмшээд та ч гэсэн би ч гэсэн хүний сайн найз, сайн хааны жил, сайн хамт олон байх бололцоотой шүү. Би тухайн хүн шиг сэтгэж чадахгүй болно л доо. Гэхдээ би тухайн хүнийг сайн сонсдог, тухайн хүнд үннийг хэлдэг, тухайн хүнд урам зориг өгдөг, тухайн хүн эргэлзэж байхад нь хийгчээч гэдэг юм прагматик сэтгэлийг олгодог. За тэгээд менторлож чаддаг, өөдрөг үзэлтэй ийм хүн байх бололцоо надад хувь хүний хувьд байгаа. Тэгэхээр энэ бүх харилцаанд гэсэн үг хүүхдүүдтэй ч бид нар энэ 8 байдлаар 8 шинж чанарыг агуулсан зөвлөгөөнүүдийг өгч харилцаж болно. Өөртөө бид нарт эдгээр 8 шинж чанарыг хэрвээ дадуулан хөгжүүлж чадах юм бол тун сайн байна. Дадуулаад хөгжүүлээд ийм болъё, прагматик болъё, ментор сэтгэлгээтэй болъё, урам зориг их сурулж болъё, өөдрөг үзэлтэй болъё гэж бид нар хичээх юм бол бас бүгднгээс нь бид нар тодорхой хэмжээр суралцаж болох бололцоо бүрэн байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За өнөөдрийн 5 гарагийн хичээл мөн YouTube хэрвээ сувг дээр та сонсож байгаа бол өнөөдрийн подкастыг энэ хүргээд жаргая гэж бодож байна. Ер нь ийм шүү. Сэтгэлийн мухлаг гэдэг Facebook групп дээр та хэрвээ байдаг бол хэрвээ байгаа бол энэ хичээлийг дүрстэй үзээрэй. За YouTube сувг дээр зөвхөн сонсож байгаа бол дүрсгүйгээр энэхүү бичлэгийг оруулъя гэж бодлоо. За тэгээд ямар хичээл сонсомоор байна та бүхэн, сэтгэл судлалтай холбоотой юуны тухай мэдэж авмаар байна гэдэг комментээр үлдээвэл тэр тухай та бүхэн сонирхолтой сэтгэл судлал талаас нь тайлбарлаж өгөх бүрэн бололцоо надад бий шүү гэдгийг бас ташрын дурдах таатай байна. Сайхан намар болж гин сэтгцэн эрүүл мэндэд хамгаалаарай. Аж аргалтыг мэдэрч амьдраарай. Гялалаа та бүхэндээ.